Сайн бацхан намайг Сарвал гэдэг. Энэ барилгын политехник коллежийн засал чимэглэлийн 3 дахь курсын оюутан байна. Манай их засал чимэглэлээр ажилладаг байсан ингээ хамт юм хийлцээ. Тэгэл ер нь засалчин болондоо их гоё юм байна гэдэг энэ мэргэжлийг сонгож энэ сургуульд орж ирсэн. Манай ах ч хоёрын сургуулийг төгсөж исэн. Тэгээд манай аав бол намайг хууль талаараа явуулна гэдэг байсан. Тэгээд би ингээ зөрсөөр агаад юм засал чимэглэл болно гэж энэ сургуульд орж ирж исэн. Эднэрийн цай нэгээс бас адилхан 1.5 м зайтай. Бүх юм хадаас нь. Харах заадгал хоёр ч юм бол бас нэлээд өөр яг өөрийнхөө гараар онлоор үтсэн юм аа ингээд дадгаар хийж гүйцэтгэн гэдэг ч юм бол бас нэлээд том ажил юм байлээ. Харж байхад бол амархан байх ч гэсэн яг хийж гүйцэтгэхэд бас нэлээд амар биш бас хэцүү байсан. Анх сурахад бол бас нэлээд бэрхшээлтэй бас зүйлүүд зөндөө гарч ирж исэн. Тэг яг ингээд багш нараараа заалгаад өөртөө сураад ирэхэд бол бас асуудалгүй хөндөрлөгөө болж ирсэн. Манай 22 сурагчтай. Мэдээж ээж аавынхаа хэлсүүгээр орж ирсэн ч хүүхдтэйгээ өөрийнхөө сонирхлоор орж ирсэн ч хүүхдтэйгээ. Гэтэ өөрийнхөө сонирхлоор орж ирсэн хүүхд нь арай илүү их байдаг. Би нэг 10 жилд бас нилээд нь сайн найзуутай байсан. Тэгээд одоо би 9 төгс энэ сургууль руу орно гэхэд намайг тэгжсэн байхгүй. Коллеж чинь бас тийм муу хүүхдүүд ордог, тэг эсвэл хөдөөний хүүхдүүд ордог гэд маш их хэлж ийсэн. Тэгээд зөрсөөр агаад ер нь өөрийнхөө ингээд дуур өөрийнхөө одоо сонирхлоор орж ирсэн болохоор ч юм уу тэрийг ерөөсөө оошоогаагүй. Манайх 5 хоногийн 2 өдөр дадлага ордог. За нэг өдөрт бол 8 цагийн дадлагыг хичээл ордог байсан. Бид нар орж ирээд мэдээж багжнуудаа цэвэрлэн шалгана. За тэгээд одоо багш зааварчилгаа өгдөг бид нарт. За тэгээд багшийнхаа зааврын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Ер нь л цаашаа сурна. Би одоо энэ 3 яг төгсөг бас энэ сургуулийн техникч анги гэж байдаг байхгүй юу? Би техникч ангида бас давхар орсон ба. Тийм тэгээд цаашгаа бүр барилгын инженерээр сурна. Хийж чадан сурна гэсэн юм аа одоо өөрөө сураад хийгээд чаддаг болцмоо одоо тэрүүгээр л бахархдаг да. Намайг дадлага хийж явах хугацаанд ингээд сургуулаа төгсөөд ингээд манад үндсэн ажилтан гараа орооч гэж санал ирж байсан. Амралтын өдрөөр одоо хүртэл ажилдаг, хагас бүтэн сайнд ажилдаг, эсвэл эрт тарах юм бол бас очиод ажиллах надад боломж бас зөндөө байдаг. Манай ангийнханд бол цагийн ажил хийх боломжууд бас зөндөө байдаг. За гарч байгаа компани дээрээ мэдээж хагас бүтэн сайндаа цагийн ажил хийгээд цалин урамшуул бас одоо сургуулиасаа студентээсээ гадна бас олох боломж бол зөндөө байдаг. Ингээд барилга дээр ажиллаж байхдаа цайныхаа цагаар гарахаар одоо ингээд өмссөн уснасаа бас хүмүүсээс жоох үеийнхээ хүмүүсээс жоохон жирэгтэй байсан. За ингээд дунд нь орохоор жоох юм хувцастай энэ төр. Тэгээ яг хувцас солиод гарахад бас үеийнхэн тагийг зэрэг залхдаг. Тийм үед бас зөндөө байгаа. Тийм гэхдээ бол ичж үзэж байгаагүй. За надад шууд тийш. Биднэрт бол маш өндөр хариуцлага мэдээж ногж байгаа тийм. Одоо бие даад сурах одоо ингээд хийж байгаа ажлаа ч гэсэн мэдээж өөртөө бүрэн төгс ингээд хийж сурж одоо багш нарын заасан юмыг л одоо ингээд өөртөөхөө гараар одоо дадлагаараа ерөн хийж сурж төгсгөн зэрэг хамгийн чухал юм. Хаанч очсон тийм мэдээж одоо бид нар нэг компани дээр гарлаа. Тэгээд тэрэндээ одоо бас хүмүүст нь таалагдахгүй юм хийлээ гэхэд бол бид нарыг дараа нь дахиад дадлага одоо орлоо тэр компани дээр очие гэхэд бол мэдээж татгалзна. Тийм болохоор бол юмыг анханаас нь сайн хийж гүйцэтгэв. Хүн ам хөгж хэрээр барилга бол маш хэрэгэлттэй болж байгаа. Тэгээд барилга дундаас засал чимэглэлийн ажил бол маш чухал гэж боддог. Манай сургуулиас засал чимэглэл өөрөө хөсрал зөндөө олон хүмүүс тийм дэлхийн тийм тэмцээнүүд явж исэн. Тэгээд би ч гэсэн ингэ боддог байхгүй. За би ч гэсэн ингэ засал чимэглэлээр бас орондоо. Тийм удахгүй ур чадвар болно бас тэрэнд орно. 2.5-аар одоо төгсөж байгаа засал чимэглэлээ. Тэгээд цаашаа 4 жилээр барилгын инженерээр сурна. Гэхдээ би 4 жил биш одоо нэг энэ сургуулийн техникч ангид орсон гэж хэлсэн шүү дээ. Тэгээд энэ маань болохоор 1.5. Тэгээд цаашаа одоо сурах юм бол 2 жилээр сурах ч юм уу. Одоо 1.5-аар энийгээ төгсөөд одоо үтээс рүү орлоо гэхэд одоо 2 жил ч юм уу бас нэг 0.5 6 сар хагас жил ч юм уу ингээд бас хожиж байгаа.
огт болгонд одоо өөр ингэсэн мэрэгжил сонгодог шүү дээ, тэ. Гэр бүлийнхаа албан шахалтаар биш одоо өөрийнхөө сонирхлоор одоо ингэ засаж имлэх гэдэг ангийг сонгоод ороод ирэх юм бол цаашаа бүр давуу талтай юм болов гэж боддог. Одоо маш олон зүйл сурсан. Одоо өөрийнхөө гэрийн заслыг хийж сурсан байгаа. Одоо өөрөө эмүүс будаг хийх, обойнаах хийж чадахгүй зүйл гэж байхгүй засаж имлээ ажилд бол. Миний ингэ сурж байгаа ангийг бид нэр ангаараа ингэ засаж амжилсан байгаа. Тийм тэгэл ер нь бол их сонирхолтой бүх юм. Манай багш нар бол биднэрт бүр маш сайн заадаг тийм. Тэгээд бид нарыг бас нэлээд сайн чангалдаг. Тэгээд тэрний хүчин дээр ч гэсэн бүх юмаа ингээд сураа төгсөж байгаа. Ерөн манай би гэлтгөө манай ангийнхан бүр тэр чигээр 24-өлээ бүх юмыг хийж сураад сайн төгсөж байгаа. За манай сургуулиас гэх юм бол волейболын секц, сагсан бөмбөгийн секц гэж явдаг. Тэгээ за бас за урлаг талаараа гэх юм бол бас зөндөө олон тийм хамтлаг бүжиг ч юм уу тийм юм бэлж байгаа хүмүүс зөндөө харагддаг. Ажлын одоо заавал компанидэр гарах биш. Одоо бид нар бас ингээд ангиар ингэж ярьж байсан байхгүй юу? За одоо нийлдэг найзуудаараа хэдүүл ингээ хуваараа ингээд баригаад үсгээд явъя гэж бас ярьж байсан. Тийм боломж бас байгаа. Ихчийнхээ ажил хийхийг хараа суудаг гэсэн бол одоо тэр ажлыг би өөрөө хийж чаддаг болсон. За өнөө үеийн нийгэмд бол мэрэгчлээ оюутан арай давуу талтай болсон болов уу гэж бодож байгаа. За тэгээд үеийнхээ хүүхдүүдэд гэж хэлэхэд бас мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүдэд гэж хэлэхэд месүүд коллеж гэж харалгүйгээр мэрэгчлээ зөв сонгоосэй гэж хүсэж байна да. Одоо яг төгсөгч болохоор ер нь бахархалтай байдсан шүү дээ. Тийм сургуулийг төгсөөд сурах юмаа сураад мэдэх юмаа мэдээд авсан болохоор. Манай сургуулийн хойно одоо сэндвичгээ дадлахын байр байдаг. За тийм дотор бол эхлээд бид нар мэдээж бүр юмыг багаас нь ингэж эхэлж исэн. За эхлээд замаас их татаад тэгээд тэн дээрээ эмүүс будаг хийгээд тэгээд одоо тэрийг өнгөлөх ч юм уу те пермиттэй болоод гой гой өнгө гаргах юм. Ундааны сав ямар нэгэн шилээр хаягдл материалаар гэх юм уу бид нэр одоо цэцгийн вар, кордон цаасаар гэхэд цэцгийн вар хийж исэн. Манай анги бусад ангиутайгаа нийл засаж чимэглэлийн тийм тэг үзэгслэн гаргасан байхгүй юу. Тэгээд ингээ баг болж агаад тэгээд ингээ өөрөөсөө ингээ баг болсон. Тэгээд хөвгүүдийг ингээ хараад тахад одоо тийм бургас модоор энэ байшин сав хийдэг ч юм уу. Октод нь тэгэхэд одоо шүр мөрээр ингээ чимэглэл гаргах ч юм уу тийм юм зөндөө анзаарчихсэн. Найзуудтайгаа чөлөө цагаа зааланд өнгөрөөдөг бас мэдээж кино театр цэцэрлэг түрээлэн одоо парк орох ч юм уу бас сониоч юм бас зөндөө үзнэ. Акустик автон байвал их зүгээр юм уу тий? Акустик автон ер нь хүүхдийн төвшөнд болдог. Тэгээ миний санаа бол би хэлж бодлоо. Энийг одоо нэг хүүхдийн хөөрхөн байшин одоо нэг айл шиг болгоод тийм болсон дулаах орчин. Тэг бас хэрэлдүүлэх зэрэг. Тийм бэ. Эдгээр бол яг хэрэлдүүлэх шахах уус аюу харахгүй нөгөө шатны хонглын доотлын хэсгийг хэлж харагдаад байна л дээ. Тэгээ би нэг давхрын маань яг энэ шатны доотлын хуучин одоо ийм хонглыг энэ засал чимэглэлийн ангийн оюутнууд маань засаж янзлаад тэгээ хүүхдүүдийн хөөрхөө орж тоглох одоо тоглоомын орчин болгож засаж тогтчуулаад ингээд өнөөдөр хүлээлгэж өгч байна. Тэгээд энэ бол хүүхдүүдийн маань хувьд одоо маш их үр өгөөжтэй. Барилгын Политехник коллежийн оюутнууд хэмжил бүрийн сайн үйл ажиллагаар үйл ажиллагаа зохион байгуулагдаж одоо энэ жил уламжлагдаж ирж байна. За тэгэхээр наадлын бид нар зүүн салаанаас өндөр настай хүний байшинг очиж гэж засвараа хийж ингэж тогтчулсан байгаа. Засалж янзныхаа дараа дүүнрийгаа ингээд тоглоо сууж авах нь харахад бол бид нэр маш их тааламжтай. Ер нь сэтгэл өндөрлөө да. Манай засалж чимэглэлийн юугаар маслагтай байлаа. Засалж чимэглэлийн ангийн юугаар маслагтай гэхээр одоо барилгатаач гэлтгүй өстөд илүү их зүйлийг бүтээж өгдөгөөр их давуу талтай байгаа. Бид мөрөөдөгч биш бүтээгч.